Нойроор юу ч битгий худалдаж ав. Нойр бол алмаз эрдэнэ алдан мөнгнөөс ч үнд зүйл юм. Гэтэл орчин үед хүн төрлөختөн энэхүү гайхамшигт байгалийн ангаагчийг буруу ашиглаж байгаад олон эрдэмтэд сэтгэл зовниж байна. Мөнгө олохын тулд нойроо битгий худалд. Хэл сурахын тулд нойрыг битгий худалд. Чиний нойр англи хэлнээс илүү чухал. Тийм учраас нойроор юу ч битгий худалд гэж сэтгэл заслын эмч нар зөвлөж байна. Тиймээс нойр гүйдэлд орохгүй тулд амьдралын хэв маягаа өөрчилөх. Унтахаасаа нэг цагийн өмнө утас, телевизэр гэх зэрэг цэнхэр туяа ялгаруулдаг зүйлсийг хэрэглэхгүй байх буюу унтраах. Унтахаасаа өмнө сэтгэлд гүн хүрэхээр мэдээлэл үзэж сонсохгүй байх. Унтахаасаа өмнө хэтрүүлэн идэхгүй байх. Оройдоо согдууруулах ундаа кофе, цайг хэтрүүлэхгүй байх зэрэг энгийн хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшил болгох хэрэгтэй. Нойр бол таны нууц хүч, супер павер. Хоол, эрүүл хоол, орцсон найрлага гэж гүйсээр бас эрүүл амьдрахад зайлшгүй шаардлагатай нэгэн зүйлийг орхигдуулаад байсныгаа саяхан ухаарсан юм. Тэр нь юу вэ гэхээр нойр. Эрүүл, урт удаан амьдрахын бас нэгэн зайлшгүй чухал хэсэг бол нойр юм. Унтаж байхад хүний бие махбод тархинд ямар чухал үйл явц болж байдаг. Нойр дутуу байхад бид ямар сөрөг нөлөө гарах вэ гэдгийг хүн бүр мэддэг. Нэгэнт алдсан нойрыг нөхөх боломжгүй гэдгийг ухаарсан цагт өдөр бүр бүтэн нойр авахын төлөө хичээж зөв дадал зуршил суулгах, өөрчлөлт хийж эхлэх сэжүүр төрөх юм болов. Нойрыг бид дутуу үнэлдэг юм шиг санагддаг. Эрүүл хоол идэх ёстой, дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд маш сайн гэдгийг хүн бүр ойлгон мөрдөхийг хичээд хэдий ч унтахад бид төдийлөн ач холбогдол өгдөггүй. Автоматар хийгддэг үзэгдэл хэмээн ойшоодгүй. Эрт басдаг хүмүүсийг магтан сайшааж, харин эсэргээрээ их унтдаг хүмүүсийг нийгэмд хүртэл гадуурхаж, залхуу хойргоор нь дууддаг. Тийм биз? Нэлх хүүхэд хоногийн 15-аас 18 цагт нь унтдаг. Бид харин түүнийг ямар залхуу юм, ямар их унтдгийг гэдгүүл үздэй. Унтаж байхад нь бие махбод, тархины хөгжилд нь маш хэрэгтэй. Эрүүл өсөн төрнийхт нь нэн шаардлагатай гэдгийг мэддэг хэрнээ өсвөр үеэс нь эхлээд их унтлаа, залхуу хэмээн нойрыг муу зүйл мэтээр ойлгуулж эхэлдэг нь харамсалтай. Хүн амьдралынхаа 3/1-ийг унтаж өнгөрөөдөг. Огт хэрэггүй зүйл байсан бол байгаль их яг гэж ийм сонин хэнд ч хэрэггүй зүйл бүтээх билээ. Тэрний оронд ажиллаа хийгээд ангаа хийж хүнсээ цуглуулж байсан дээр үздэй. Маш хэрэгтэй, бүр зайлшгүй хэрэгтэй. Нэн чухал цэвэрлэгээ, бодисын солилцоо, урвлууд, бие махбод тархинд явагдаж байдаг болохоор бид өдөр бүр унтах шаардлагатай, бүр бүтэн нойроо авч байх шаардлагатай байдаг байх нэ. Жишээ нь тархи маань өдрийн цуглуулсан мэдээлэл, мэдлэгийн short term memory буюу богино хугацааны санах ойноос компьютертэй харьцуулбал RAM урт хугацааны санах ой руугаа шилжүүлж байдаг. Ингэснээр нэг ёсны рефреш хийж дараагийн мэдээллийг хүлээн авах чадвартай болно. Унтахгүй ганц хоног л явхад бидний сэтгэн бодох чадвар, шинэ юмд суралцах чадвар, хариу үйлдэл үзүүлэх гэх мэт бүхий л үйлдэл согтуурсан эсвэл мансуурсан хүнийхтэй ижил болдог байна. Нойр муутай хонсны маргааш танд ямар хоол нэхэгддэг вэ? Амттан, чихэр, талах, нүүрс ус ихтэй хоол идмээр санагддаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Харин бүтэн нойртой хоноход та маргааш нь илүү эрүүл хоолны сонголт хийж, элдв амттан,
нэхэгддэггүй байна. Ундах цагаас 4-5 цагийг хасахад дараа өдрийн нүүрс усны хэрэглээ 40% өсдөг гэсэн ч судалгаа байдаг. Мөн нэгэн судалгааны үр дүнгээс харахад ганц хоногийн нойроо алдахад хүний харагдах байдал, зүс царай, эсрэг хүснийхээ сэтгэлийг татах чадвар хүртэл буурдаг гэдэг нь тогтоогдсон байдаг. Beauty sleep буюу гол сайхан байхын тулд сайн унтаж амрах ёстой гэдэг чи хий хоосон оргүй үг биш бол тайм. Хангалттай нойр авахгүй байх нь бие махбод мэдрэлийг гэмтээж суралцах ой тогтоолт, бүтээлч байдал, хариу үйлдэл үзүүлэх чадварт сөргөөр нөлөөлдөг. Бүр цаашилбал ааш зан, сэтгэл готрол, сэтгцийн өвчнүүд, хавдар, цусны даралт ихсэх, таргалалт, чихрийн шижин, зөнөгрөх буюу Альцгеймер гэх мэт өвчнүүдэд хүртэл хүргэдэг байна. Хүн бол сайн дураараа нойроо хасдаг цорын ганц амьтан. Уг нь байгалийн бүтээл, байгалийнхаа жамаар хэмнэлээр л амьдрах ёстой. Гэвч бид цахилгаан гэж нэг юм бүтээчгээд өдөр шөнө ялгаагүй гэрэлтэй болчихсон. Шөнжин кино үзэж, утсаа ширтэж, шалгалтандаа бэлдэж байна. Их ажилтай байна хэмээн шөнжин сууж гүн унтах нойрноосоо сайн дураараа хугаслаад байдаг. Жам 9-ороо бол орой харанхуй болоход унтаад өглөөний нартай зэрэгцээд босч байх ёстой. Насанд хүрсэн хүн өдөрт 7-оос 8, өсвөр насныхан 9-оос 10 цаг унтах хэрэгтэй байдаг ба хүний хамгийн сайн гүн нойрондоо унтж байх цаг нь орой 10 цагаас эхлээд шөнийн 2 цаг хүртэл байдаг юм байна. Тэгтэл бид шөн дунд хүртэл унтахгүй, өд хүртэл унтаад байгалийн таны өөрийн биеийн дотоод хэмнэлийн эсрэг яваад байдаг. Ингээд бид хэдий олон цаг унтсан ч гэсэн сайн унтж амарч чаддаггүй, нэг л ядранга байх нь элбэг байдаг. Чанартай сайн нойрыг хэрхэн авч байх талаар энгийн мөртлөө үр дүнтэй олон жилийн туршид хийгдсэн судалгааны үр дүнд үндэслэн гаргасан зөвлөгөөнүүдийг дээрх номноос хөрвүүлэн хүргэж байна. 1. Унтах цагийн хуваар мөрдөж, тогтмол цагт орондоо орж, сэрж байх. Амралтын өдрөөрч тэр. Босохдоо биш, унтах цагтаа сэрвэлг тавьж заншаарай. Өглөө өөрөөрөө сэртэл унтж байвал сайн. 2. Өдөрт дор хаяж 30 минут дасгал хөдөлгөөн хийх. Орой биш. Орой төлөө гэхэд унтахаас 2-оос 3 цагийн өмнө. Алхах нь хамгийн сайн дасгал. 3. Кофеин болон никотин. Тамхинаас аль болох татгалз. Кофеин 8 цаг орчим биеэс гадагшилдаг. Үдээс хойш кофе болон кофеин агуулдаг хүнс нойронд нөлөөлнө. Кофеин дуртай бол өглөө нэг л ууж байх. Үдээс хойш уухгүй байх. Никотин сэргээгч бодис. Тамхичид сэргийг унтаж эрт босдог. Никотин гадагшилж биед өгүүлэгдэж withdrawal байгаатай холбоотой. 4. Унтахын өмнөх согтууруулах ундаанаас татгалз. Алкогол нь тайвшруулах мэдрэмж төрүүлэгч, байгалийн нойрыг өдөөдгүй нэг төрлийн тайвшруулагч бодис. Энэ нь тархины унтах үйлдэлийг тайвшруулсны улмаас хөнгөн хэлбэрээр унтуулахын хамт амьсгалыг дарангуйлж, байнга сэрхэд хүргэнэ. 5. Орой их хэмжээний хоол, шингэнээс татгалз. Их хоол гидсийг ажилуулж, нойронд сөргөөр нөлөөлнө. Их шингэн нь шээс хүргэж, босч давсгаас уллахад хүргэнэ. 6. Унтахын өмнө болж өгвөл нойрыг саатуулах эм бэлтгэлээс татгалз. Өргөн хэргэлдэг жоргүй, OTC эм, ханиадны, харшил, томооны эм нойрыг дарангуйлах тул эмийн санчаас тэдгээр нь нойронд нөлөөлөх хэсэг. Нөлөөлөх бол тэдгээрийг унтах цагаас нэлээн өмнө ууж байх. 7. Өдрийн 3 цагаас хойш богино нойр, нап бүү ав. Нап алдагдсан нойрыг нөхөх хэдий ч
3-аас хойш удаан хугацаагаар авах нь шөнийн нойронд нөлөөлдөг. Болж игэл 20-30 минутын напл ав. Үүнийг power nap гэдэг. 8. Оронд орохын өмнө халуун ваннд ор. Ваннаас гарсны дараа биеийн хэм багасдаг. Энэ нь тайвшруулж унтахад бэлдэж өгнө. 9. Бүдэг, сэрүүн болон телевиз, утас зэрэг хэрэгсэлгүй өрөө нойр хүрэхэд ээлтэй. Өрөөний хэм сэрүүн талдаа байвал сайн унтах нөхцөл бүрддэг. 10. Орондоо орохын өмнө өөртөө амс хийж алжаалаа тайлах боломж олго. Ном уншиж, хөгжим сонсох зэрэг нь орондоо орохын өмнөх зан үйл болох ёстой. Утас телевизээс татгалз. Эдгээр нь хүний тархинд өдөр байна гэсэн дохиог өгдөг тул унтахаас өмнө огт хэрэглэхгүй байх нь зүйтэй. 11. Байгалийн гэрэл нойрыг зохицуулдаг. Тиймд гэрлийн тусгалыг зохистой авах. Болж игэл нартай уралдан босч 30 минут нарны гэрэлд аль болох гэрэлтэй газар бай. Нойр гүйдэлд өглөөний наранд 1 цаг, унтахын өмнө гэрлээ бүдгэрүүлэхийг нойрны экспертүүд зөвлөдөг. 12. 20 минут дотор унтж чадахгүй бол орондоо бүү хөргөө босоод нойр хүртэл тайвшруулах зүйлс буюу ном унших, хөгжим сонсох гэх мэт зүйлсийг хий. Унтахгүй нь гэж сэтгэл зовних нь нойрыг улам хулжаана. Аль болох сайн унтаж амарч угаарай. Унтсан нойроо дэмий үрсэн цаг гэж битгий бодоорой. Их сурвалж фитнес мисс энэ мөнх туяа. Уншсан Баттарч.